Хим 8 зүйлсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэгчид зориулсан номны органик биш үтсэн ангиллал гаргаа авах гэсэн ийм бүлэг сэдвийн зарим даалгаврыг бодож тайлбарлая. За 256 дугаар даалгавар дараахаас аль нь химийн нэгдлийг тодорхойлж байна гэж. За тэгэхээр ерөнхийдөө бол бүх бодисыг одоо хоёр ангилж байгаа. За ингээд цэвэр бодис тэгээд холимог бодис гэдэг. Холимог. За цэвэр бодис гэдэг нь болохоор хамгийн гол шалгуур нь найдлага нь одоо тогтмол байх хэвээр. За цэвэр бодисоо бид нар дотор нь элемент за тэгээд химийн нэгдэл гэж ангилж байгаа. Химийн нэгдэл. За элемент гэдэг нь болохоор бидний одоо үйл хөснөгтөр байдаг бүх элементүүд тийм ээ. За элементийн үндсэн шалгуур бол ерөөсөө нэгэн төрлийн атомоос тогтсон байх ёстой л гэдэг. Энэ бол хамгийн чухал шалгуур. Нэгэн төрлийн элемент бол нэгэн төрлийн атом хагалсан байна. Дан хүчил төрөгч эсвэл дандаа азот тий эсвэл дандаа натрий ч гэдэг юм. За химийн нэгдэл гэвэл 2 ба түүнээс дээш төрлийн. 2 ба түүнээс дээш төрлийн. Дээш төрлийн. Тооны биш тийм ээ. 2 ба түүнээс дээш төрлийн атом хагалсан байх юм бол бид нар энийг химийн нэгдэл гэж хэлж байгаа. За тэгэхээр элемент гэхээр одоо элементүүд бол атомоос тогтсон байж болно, эсвэл молекулаас тогтсон байж болно, тийм эсвэл бүр одоо том молекул үтстэй байж болно л. За жишээлбэл натрий гэхээр маш олон натрий атомудаас тогтсон. За хүчил төрөгч гэхээр тийм маш олон хүчил төрөгчийн молекулаас тогтсон. Нэг хүчил төрөгчийн молекул нь хүчил төрөгчийн хоёр атомоос тогтоод за ингээд хүчил төрөгч гэдэг элемент бол маш олон одоо хүчил төрөгчийн молекулаас тогтсон. За аргон гэдэг юм бол маш олон тооны арганы атомудаас тогтсон гэх мэтлэн. За ингээд S8, P4 гэх мэтлэн. Ер нь элемент бол атом бүтцтэй эсвэл молекулын бүтцтэй байж болно. Жишээлбэл хөхөр, фосфор, хүчил төрөгч, азот гэх мэтлэн элементүүд бол молекул бүтцтэй байдаг. Зарим нь бол одоо атом бүтцтэй. За жишээлбэл одоо эхний зурагт харагдаж байгаа энэ бол жишээлбэл бид нар энийг аргоноор төлөөлүүлж, ер нь инертигээр төлөөлүүлж болно тийм үү? Хий төлөвтэй. Тэгээд нэг төрлийн атомудаас тогтсон. За дараагийн зурагт илэрхийлсэн нь бол бид нар энийг бол за N2, O2, хлор 2, фтор 2 гэх мэтлэн ийм элементүүдэд төлөөлүүлж болно. Ижил төрлийн атомоос тогтсон гэхдээ молекул бүтцтэй байгаа байхгүй. За химийн нэгдэл гэвэл одоо элементүүдийн харилцан үйлчлэлээр үүсдэг. Химийн нэгдэл бол элементүүдийн харилцан үйлчлэлээр. За жишээлбэл H2O, за натрий хлор, за H2S, SO2 ч гэдэг юм те. Ингээд элементүүдийн харилцан үйлчлэлээр үүссэн 2 ба түүнээс дээш төрлийн атомоос тогтсон ийм бодисуудыг химийн нэгдэл гэж байна. Жишээлбэл бидний одоо энэ химийн нэгдлүүд тийм ээ. 2 ба түүнээс дээш төрлийн атомоос тогтсон. Ингээд эдгээр бол бүгдээрээ химийн нэгдэл. Жишээлбэл бид нар энэнд бол жишээлбэл за CO2-ыг төлөөлүүлж болно, H2O-г төлөөлүүлж болно тийм ээ. За энэ болохоор H холоор за CO ч гэдэг юм уу тийм ээ. Ямар ч үсэн хоёр өөр төрлийн атомоос тогтсон молекул бүтцтэй. Химийн нэгдэл нь болохоор 2 ба H2O, CO2 энтер бол хоёр төрлийн атомоос тогтсон мөн молекул бүтцтэй гэсэн. Тэгэхээр элементээ бид нар үйл хөснөгтөр байгаа бүхэн элементтэй л гэж ойлгож болно тийм ээ. Гэхдээ элементийн үндсэн шаардлага бол ижил төрлийн атомоос л тогтсон байх хэрэгтэй. Энэ зургийг одоо маш сайн харах хэрэгтэй байна тийм ээ. Энэ бол элемент бол атомын бүтцтэй байж болно, молекул бүтцтэй байж болно. За химийн нэгдэл гэхээр элементүүдийн харилцан үйлчлэлээр 2 ба түүнээс дээш төрлийн атом агуулсан цэвэр бодис байх хэрэгтэй. Цэвэр бодис байх хэрэгтэй гэдэг нь жишээлбэл ус бол ингээл зөвхөн H2O-гоос тогтсон байх хэрэгтэй.
H2O. Энэ дээр H2O гэдгээс өөр молекул ороод ирэх юм бол энэ бол яг халимаг бодисол явчихна гэсэн үг байхгүй. За тэгэхээр химийн нэгдлийг тодорхойлж бичээрэй гэхээр өөр өөр төрлийн атомудаас тогтсон бодис гэж тодорхойлох нь байна. Өөр өөр төрөл. Нэг төрлийн атомудаас тогтох юм бол энэ юу болчих нь? Элемент болоо явчихна. За нэг төрлийн молекулаас тогтсон байх юм бол элемент байх боломжтой. Гэхдээ бас химийн нэгдэлж байх боломжтой. За өөр өөр төрлийн молекулаас тогтсон болоо явчих юм бол энэ холимог болчихно. Холимог. Тэгэхээр ямар ч байсан өөр өөр төрлийн атомудаас тогтсон гэдгийг л одоо бид нөгөө 2 ба түүнээс дээш төрлийн атомоос тогтсон байх. Атом агуулсан байх ёстой учраас өөр өөр төрлийн атомудаас тогтсон гэдгийг нь бол сонгох нь илүү оновчтой болчих тийм ээ. Нэг төрлийн молекулаас тогтсон гэхээр одоо жишээлбэл ус гэхээр нэг л төрлийн молекулаас тогтсон байгаа л да. Гэтэл хүчээр дөрөгч холоор фосфор хөхөр гэдэг юм бол бас ялгаагүй нэг л төрлийн молекулаас тогтсон. Тэгэхээр энэ хоёрт бол за B бол элементийг илэрхийлж байгаа. C бол нэг төрлийн молекулаас тогтсон гэхээр бас элемент ороо явчихж байгаа. Тийм учраас яг зөв хариугаа бол А гэж авах нь илүү оновчтой. За сая энэ дээр бол энэ бол элементийг илэрхийлж байгаа гэж хэлсэн. За энэ болохоор химийн нэгдлийг илэрхийлж байгаа. За энэ бол харин юу болох нь? Холимог бодис байхгүй. Холимог. За жишээлбэл энэ бол химийн нэгдэл нэмэх нь элемент агуулсан. Ийм холимог байна. Химийн нэгдлийн элемент. Яагаад элемент гэж юм хэрэг энэ миний дугуйлж байгаа нууд бол яг элемент байхгүй. Нэг төрлийн атомоос тогтсон. За энэ зөвөр тэмдэглэж байгаа нь болохоор 2 ба түүнээс дээш төрлийн атомоос тогтсон учраас химийн нэгдэл. Тэгэхээр химийн нэгдлийн элементээс тогтсон холимог гэсэн. За хоёр дахь нь бас ялгаагүй химийн нэгдлийн элементээс. Харин энэ бол элементээс тогтсон холимог гэж болно тийм ээ. Элементээс тогтсон. За ийм холимог болж байгаа. За иймэрхүү байдлаар элемент химийн нэгдэл холимогоо бол ялгаж сурах нь бидний хамгийн ихний одоо чухал ойлголт байгаа. За 278 дугаар даалгавар бол химийн нэгдлүүд ба тэдгээрийн ангиллын хамаарлыг сонгоно гэж байна. За тэгэхээр химийн нэгдлээ одоо ангилнаа. За химийн нэгдлийг бол мэдээж маш олон ангилж болно. Гэхдээ нэгдүгээрт бол оксид гэж ангилна. За хоёрдугаарт бол суурь. За гуравдугаарт бол хүчил. За дөрөвдүгээрт бол давс гэж ингэж ангилж байгаа. За тэгээд оксид бол одоо цааш нь ангиллаад явна тийм ээ. Суурийн оксид. За оксид гэдэг бол ерөнхийдөө элементийн ард О-той байх хэрэгтэй гэсэн. Суурь гэвэл металлын ард О аштай байх хэрэгтэй. Гэхдээ одоо энэ нь захирахдахгүй суурьуд байна л да. Жишээлбэл энэ аш 4О гэрч хэдийгээр одоо металл агуулга ч гэсэн О аш агуулсан л учраас энэ бол суурь болоо явчихж байгаа. За хүчлийг бол бид нэр аш А гэж тэмдэглэж байгаа. Давсыг бол металл А гэж тэмдэглэж байгаа тийм ээ. А бол хүчлийн үлдэгдлийг төлөөлж байгаа. Хүчлийн үлдэгдлийг бид нэр А гэж тэмдэглэж байгаа гэсэн. За суурийн оксид гэхээр металлын ард О авах юм бол суурийн оксид. За хүчлийн оксид гэж байна. За хүчлийн оксид нь болохоор металл бишийн ард О байх юм бол хүчлийн оксид болоо явчихж байгаа. За тэгээд амфтер оксид гэж байна. Амфтер оксид. За энэ бол ер нь бол цайрын оксид байна. За тэгээд өнгөн цагааны оксид байна. Гэх мэтлэн одоо ийм оксидууд байж болно. За суурь бол яг одоо суурийг бид нэр шүлт гэж байгаа. Шүлт гэдэг нь ерөнхийдөө 1-ийн А 2-ийн А бүлгийн 1-ийн А 2-ийн А бүлгийн
металлын үүсгэсэн гидроксид тий буюу суурь. Энийг бид нар одоо шүлт гэж хэлээд байгаа. За бусд нь бол суурь болон явчихна гэсэн. За хүчлэг бол яг олон суурьт нэг суурьт олон суурьт гэх мэтлээ. Хүчил төрөгчгүй гэх мэтлээ ангилж болно. За давсыг бол яг бид нар нэг бас ингэж байгаа. За жишээлбэл одоо натрий 2CO3. За тэгээд натрий HCO3. За тэгээд бид нэр одоо хамгийн сайн мэддэг купрум OH 2 дахин CO3 гээд. За тэгэхээр одоо энэ бол энийг болохоор зүгээр л дундын давс гэж байгаа. Дундын давс. За энэ хүчлийн үлдэгдэл агуулчаар энийг хүчлэг давс гэж байгаа. За ингээд OH агуулчаар энийг бид нар суйрлаг давс гэж байгаа. За иймэрхүү байдлаар давсыг бас ангилж байна. За одоо бидний энэ даалгавар дээр болохоор нэг шинээр нэг ойлголт гарч ирж байгаа. Тэр нь энэ хромын оксидууд байгаа байхгүй? Тэгэхээр хром бол одоо ийм байдаг байна л да. За хром О, хром 2O3, тэгээд хром O3 гэх мэтлээ ийм хром байна, манган байна тийм ээ. Ийм одоо олон янзын оксидыг үүсгэх боломжтой. За тэгэхээр ийм олон янзын оксид үүсгдэг D элемент буюу шилжилтийн металлын хувьд ийм бага эсэлтгүй хэмжээ хамгийн бага эсэлтгүй хэмжээ нь бол суурийн оксидын үүрэг гүйцэтгэж чаддаг гэсэн үг. Энэ бол суурийн оксид болно. За харин энэ дундх эсэлтгүй хэмжээ нь болохоор амфитер оксидын шинжийг үзүүлдэг. Амфитер оксид. За ингээд дээд эсэлтгүй хэмжээр орсон байвал хүчлийн оксидын шинж үзүүлдэг. Тийм болохоор бид нар одоо энэ даалгаврыг хийхдээ нэг номерт байгаа хром А гэдэг оксид бол суурийн оксидын шинж үзүүлнэ шүү гэд нэгийг S гэж сонгох байхгүй. Хоёр нь болохоор нэмэх 6 та буюу дээд эсэлтгүй хэмээр орсон байгаа учраас энэ бол хүчлийн оксидын шинж үзүүлнэ гэд. За гурав дахь нь бол ойлгомжтой H А байна тийм ээ. Хүчил гэсэн үг. За дөрөв дэх нь бол одоо комплекс нэгдэл. Комплекс нэгдэл гэдэг нь одоо энэ шилжилтийн металлын үүсгэсэн шилжилтийн металлын координацийн коэффициенттэй холбоогоор үүсгэсэн ийм одоо давхар давс гэж нэрлэдэг тийм. За энийг бол комплекс нэгдэл гэж байгаа. Тэгэхээр комплекс нэгдлийн тухай бол та 12 дугаар ангийн хичээл дээр илүү дэлгэрэнгүй үзэж байгаа. За ингээд хариугаа сонгох шин. Тэгэхээр энэ дээр бид нарт нэг мэдэхгүй байгаа зүйл нь бол зүгээр л юу байгаа. Энэ олон одоо эсэлтгүй юм үзүүлдэг манган, хром гэх мэтчлийн элементийн оксидуудын хувьд доод эсэлтгүй хэмээр орж байгаа суурийн оксидын үүрэг гүйцэтгээд дунд эсэлтгүй хэмээр орж байгаа амфитер оксидын үүрэг гүйцэтгээд дээд эсэлтгүй хэмээр орж байгаа хүчлийн оксидын үүрэг гүйцэтгэнэ гэдэг. За ийм зүйлийг одоо мэддэг байх хэрэгтэй болж байгаа. За дараа нь одоо хий хураахтай холбоотой даалгавар байна. Тэгэхээр хийг хураах одоо 3 арга байна. За зурагт өгсөн эхний арга бол дээш харуулсан хуруу шилэнд хийг хурааж байна. Дээш харуулсан хуруу шил. За хоёр дахь нь болохоор доош харуулсан хуруу шилээд. За ер нь 1-2 дугаар арга бол агаарыг төрүүлэх гэж байна. Тэгээ агаарыг төрүүлэх замаар хураана гэж байна. Доош харуулсан хуруу шил. За хамгийн сүүлийнх нь болохоор юу байна тийм ээ? Усыг төрүүлэх. Усыг төрүүлэх. За ийм 3 төрлийн одоо хурааж авах арга байна. Хийг хурааж авах ер нь дээш харуулсан хуруу шилэнд агаарыг төрүүлэх замаар, доош харуулсан хуруу шилэнд агаарыг төрүүлэх замаар, тэгээд усыг төрүүлэх замаар. Тэгэхээр за хамгийн сүүлээс нь эхлэе. Усыг төрүүлэх замаар хийг хурааж авахын тулд хий тавьж байгаа шаардлага нь ерөөсөө усан дуустдаггүй байх хэвээр. Усан дуустдаггүй байх тий. За тэгэхээр бид нар одоо энд хураах хамгийн тохиромжтой бол ус төрөгч тэгээд хүчил төрөгч байгаа. Усан дуустдаггүй. За дээш харуулсан хуруу шилэнд ямар хийг хураах юм бэ гэхээр агаараас хүнд
Агаараас хүнд хий бол дээш харуулсан хуруу шилэнд байгаа хураана. Тэгэхээр агаарын масс бол 29 байгаа байхгүй? 29. Тэгэхээр 29-с хүндэл байвал одоо дээш нь харуулсан хуруу шилэнд хураах нь л дээ. Тэгэхээр энд бол H холоор байж болно, NO2 байж болно, CO2 байж болно гэдэг иймэрхүү одоо агаараас хүнд хийнүүдээ. За тэгээд холоор 2 байж болно. Ихвчлэн ийм агаараас хүнд хийнүүдийг бол дээш харуулсан хуруу шилэнд бол хураах боломжтой. За ер нь H холоор NO2, CO2 холоор 2 гэх мэтлэн ийм туйлтай. За усыг төрүүлэхэд бас усан дуустал хэсгийг мэдэхгүй бол энд бас туйлыг харж болно. За энд одоо туйлгүй молекул бүхий хийг одоо бас хураавал илүү тохиромжтой гэсэн үг. Тэгвэл жишээ нь туйлгүй молекул бүхий хийж гисэн холоор 2 бол усанд устдаа уралд ордог учраас холоор 2-ыг бол усаар төрүүл гаргаж болохгүй. Дээш нь харуулсан хуруу шилэнд л хураана гэсэн. Тэгэхгүй бол устдаа уралд орчин. За усанд дуустдаггүй бас энэ дээр уралд ордоггүй гэд нэвчээ. За ер нь хийнүүд усанд дуусж байгаа шалтгаан бол үнэндээ бол уралд орж байгаа л гэсэн үг л дээ. За доош харуулсан хуруу шилэнд ямар хийг хураах вэ гэхээр агаараас хөнгөн. Буюу одоо за нэг ус дөрөгч, хүчил дөрөгч. За тэгээд NH3 тий. За гих мэтлэн ийм хийнүүдийг бол одоо агаараас хөнгөн хий учраас доош харуулсан хуруу шилэнд хурааж. За ер нь дээш доош харуулсан хуруу шилэнд хийг хураахад ямар одоо процесс болдог юм бэ гэж. Тэгэхээр жишээлбэл би одоо доош нь харуулсан хуруу шилэнд дээр жишээлээд ярья гэж бодож байна. За тэгэхээр эндээс ингээд нэг хий дамжуулах хоолоо оруулах нь шүү дээ ингээд. За. Рамаа зорчихоо. За. За ингээд орууллаа. За тэгэхээр энэ хий эндээс ингээд хийг x-ээр тэмдэглэжээ тийм үү? За энэ бол хийн жижиг хэсэг. За агаарын жижиг хэсгийг бөөрөг хийгээр тэмдэглэжээ. Энэ бол агаарын жижиг хэсэг. Тэгэхээр за энэгээр ингээд агаарууд байх нь тийм ээ. Агаарын жижиг хэсгүүд ингээд дүүрэн байх нь шүү дээ. За тэгэхээр хийн жижиг хэсэг нь илүү хөнгөн учраас хийн жижиг хэсэг бол хөнгөн учраас ингээд дээшээ явна гэсэн. Хуруу шил рүү ороод дээшээ өгсөн. Хөнгөн учраас дээшээ явах нь шүү дээ. За гэтэл агаарын жижиг хэсгүүд нь илүү хүнд учраас ингээд яхав төрөгдөд доошоо ингээд савнаас агараа авчна гэсэн үг байхгүй. Тэгэхээр иймэрхүү байдлаар бол хий хураагддаг гэсэн. Гэтэл нөгөө агаараас хүнд хийг болохоор дээш нь харуулсан хуруу шилэнд хураах гэдэг тийм ээ. За агаараас хүнд хийг болохоор ингээд дээш нь харуулсан хуруу шилэнд хураая гэсэн. Тэгэхээр нөгөө энэ хийн жижиг хэсгүүд агаараас хүнд учраас яах нь доошоо ёроолт нь очиж суугаад агаарын жижиг хэсгүүд буцаад дээшээ төрөгдөд гарна гэсэн үг. Тэгэхээр доош нь дээш нь харуулсан хуруу шилэнд хурааж байгаа зарчим бол энэ. Хэрвээ агаараас хөнгөийг дээш нь харуулсан хуруу шилэнд хураачих юм бол энэ хуруу шилнийхаа ёроол руу орохгүй шууд алдагдчихна гэсэн үг байхгүй. Тийм болохоор агаараас хүнд хөнгөнөөс шалтгаалаад дээш нь эсвэл доош нь харуулсан хуруу шилэнд хурааж байгаа. Агаараас хөнгөийг доош харуулсан. За 295 дугаар даалгавар бол металл гаргаа авахтай холбоотой даалгавар. За тэгэхээр металлыг бол нэг 3 төрлийн аргаар гаргаж авч байна. За тэр нь бол одоо урлын идэвхтэй металлуудыг бол электролизийн аргаар давсны хайлмал тийм. За урлын идэх багтаа за бүр идэхгүй металлуудыг бол жишээ нь алт мөн гэдрийг бол пиц аргаар одоо халингаас нь салгаж байна. За урлын идэх багтаа буюу одоо дунд идэвхтэй металлуудыг бол металлын оксидыг халаад задлах эсвэл нүүрс төрөгчөөр ангижруулах замаар одоо гаргаа авч байгаа. За тэгэхээр бид нар зүгээр энийг одоо мэддэг хүн бол энэ даалгаварт шууд хариулчих боломжтой.
За нүүрс төрөгчөөр ангижруулж болно, ус төрөгчөөрч бас ангижруулж болно. Энэ дээр нүүрс төрөгч гэдэг дээр нэмээд одоо ус төрөгч бас байж болно. За тэгэхээр бид нар эндээс электролизийн аргаар гаргаа авдаг гэхээр электролизийн аргаар гаргаа авах боломжтой идэвхтэй металл гэхээр угаасаа энд нэг л сонголт энэ бай. Хар туулгад энд угаасаа нэг л сонголт байгаа юм шүү дээ, зөв хариулт нь. За энд болохоор палатын орсон байна. Энийг заавал электролизийн аргаар гаргаа авах шаардлагагүй. Палатын бол идэвхгүй металл. За энд болохоор хар туулга орсон байна. Хар туулгыг бол заавал электролиз хэрэглээд авах шаардлагагүй. Нүүрс төрөгчөөр ангижруулж бол. За энд болохоор мөнгө орсон байна. Мөнгө идэвхгүй металл. Тийм болохоор электролиз аргаар гаргаа авах шаардлагагүй. Энд алт орсон байна. Бас электролиз аргаар гаргаа авах шаардлагагүй. За тэгээд зэсийг гаргаа авахын тулд жишээлбэл ингэж болох нь шүү дээ. Зэсийн оксидыг ус төрөгчтэй уулд оруулаад тэгээд зэс нэмэх нь ус нь бол маш их хэрэглэгддэг жишээ байна. За хар туулганы оксидыг бас ус төрөгчөөр ангижруулад тэгээд хар туулгах нэмэх нь ус. За иймэрхүү урвалуудаар гаргаа авч болно гэсэн. Тэгэхээр зөв хариулт наа болж байна. Тэгэхээр металлыг гаргаа авахтай холбоотой энэ байгаа хүснэгтийг одоо сайн цээжилсэн байх шаардлагатай гэсэн үг. За 296 дугаар даалгавар илүү наривчилж байна. За бид нар бол ингэж байгаа. Оксидоос нь металлыг яаж гаргаа авах вэ гэдэг асуудал одоо яригдж байна. За идэвхтэй металлын оксидууд бол нүүрс төрөгч эсвэл ус төрөгчөөр ангижирдаггүй. За тийм болохоор идэвхтэй металлыг бол оксидоос гаргаа авах боломжгүй. Идэвхтэй металлыг зөвхөн яана гэсэн давсных нь хайлмалт электролиз явуулна. Идэвхтэй металлыг оксидоос гаргаа авах боломжгүй. Идэвхтэй металлыг гаргаж авъя гэвэл зөвхөн давсных нь хайлмалт электролиз явуулна. Гаргаа авах боломжгүй. За хоёрт нь энэ одоо бидний яриадсан дунд идэвхтэй буюу бага идэвхтэй металлууд. За нэмээд зэсийн оксид орчиж байгааз энэ металлууд болохоор одоо нүүрс төрөгчөөр ангижирна. Тэгэхээр нүүрс төрөгчөөр ангижирчээвэл оксид нь нүүрс төрөгчөөр ангижирч байвал металлыг гаргаа авч болно, тийм. Жишээлбэл энэ урвалыг харуулсан байна шүү дээ. Металлын оксид дээр нүүрс төрөгчийг нэмээд тэгээд дам металл нэмэх нь CO2 гэж. Ингээд цэвэр металлыг гаргаа авч болно гэсэн. За халаалтар аяндаа задардаг оксид байна. Жишээлбэл мөнгөний оксид байна. Тэгэхээр мөнгөний оксид бол халаалтар аяндаа задардаг учраас заавал одоо юу хийх шаардлагагүй. Ангижруулах эсвэл одоо электролиз центр хэрэглэхгүйгээр зүгээр одоо оксидын халаагаа гаргаа авчна гэсэн. За тэгэхээр нүүрс төрөгчөөр ангижруулж гаргаа авах боломжтой гэхээр биднэрт байгаагаас бол за нэгийн А байж болж байна. Бас D байж болж байна, тийм. За төмрийн оксид болон цайрын оксидыг бол нүүрс төрөгчөөр ангижруулж болох юм байна. За хоёрт нь бол халаалтар задраад металл хүчил төрөгч үүсгэн гэхээр за B бол байж болж байна, тийм, мөнгөний оксид. За дээрэс нь бол мөнгөн усны оксид бас байж болох байх гэж бодож байна. Тэгэхээр бусд нь бол за натрий бол идэвхтэй металл учраас боломжгүй. За хөнгөн цагаан бас идэвхтэй металл учраас боломжгүй. Тэгэхээр бид нарт яг энэ сурах хүчгээр байгаа мэдээллээс харах юм бол цайр, төмөр, хар туулга, зэсийн оксидыг бол ангижруулж болно гэж нүүрс төрөгчөөр. Тэгэхээр энд бид нарт төмөр болон цайр нь өгсөн байна. За ангижруулж урвалын нөлөөгөөр халаалтар аяндаа задарна гэдэг мөнгөний оксидыг тавьсан байна. Тэгэхээр би мөнгөний оксидээр нэмээд мөнгөн усны оксид бас задарна гэж таамаглаж байна. За тийм болохоор
Энэ хариуг сонгож байна. За эн чинь 296 гэдэг юу вэ? Хариултыг харъя тийм ээ. 296 доор даалгавар. За 296 дугаар даалгавар бол за бид нар сая юу гэсэн бэлээ? 2-ын АД жишээ 1-ийн АД ВГ гэсэн. 1-ийн АД ВГ гэдэг зөв хариу нь бол А гэхээр таарч байна тийм ээ. За иймэрхүү байдлаар металл гаргаа авахтай холбоотой даалгавруудыг бол энэ 10 дугаар ангийн сурах өчтөр байдаг хүснэгтүүдийг энэ слайдн дээр буулгахыг та хэд харж байгаа бох тийм ээ. Тэгэхээр энэ металлтай холбоотой, металлын шин чанартай холбоотой, металлыг гаргаа авахтай холбоотой даалгаврууд, за тэрнтэй холбоотой мэдлэг чадвар сайжруулахаар бол 10 дугаар ангийн сурах хүчийн металл гэсэн одоо бүлэгсүүдийг унших нь илүү оновчтой байх болно. За ингээд энэ бүлэгсүүдтэй холбоотой өөр одоо даалгаврын тайлбар бодолт хэрэгтэй болвол коммент хэсэгт нь бичээрэй.